Сарны эрдэмт Үлгэрийн Баатар. Та алдар нэр бод судлан айлдаж харилна уу? Тэнгэрийн саран ижи таних хан урд тэмдгэрх үүрээр залрах байлаа да. Тэгвч намайг дуудаж залсан учир үйл хэрэгэн өрнүүлэхээр өнөө гарагт өргөө гэртэн заларч байна зэ урсан минь. Балчир урс та нар алдрыг минь мэдээ гэвэл 15-ны сарнаас асуугаарай. Айлдвараар минь таны гэвэл аглаг хэрийн цэцэгнээс долдоорой то. Амин бие минь алдар харин арсалтай мэрэгэн их хааны агар нэртэг үнжээс төрсөн ахар суулт оодон борхуу гэж үлгэр тэби нэрэн үлдээсэндээ. Үнэн алдар минь гэвэл энэ л байна. Тэр цагт өрх кремийн үйл хэрэг үнэн алдар гавьяагаар дүүрэн байлаа. Үнэрлсэн цус дасарсан махан урс олонтой байлаа. Борон сайхан хаднаас минь 38 өр салаалсан да. Урсын минь дүү үнэхээр арвин байлаа. Үлэмж холын үүс бүхнийг дүүргсэн урс минь харин цөөхөн байлаа. Орын өнөр олон урсээс минь өнөө өдрэгд минь дэмнэн сууга 5 урсын салаа 15 өр байна да. Мөн ч арвин олон байгаа биз? Хатан заяад урс минь хаан дүшээд явах чадалтнууд явсан. Хаан урсын игнэнд хатан болж явсан. Урсын минь дотроос үнэн алдартан нэг тодорсон нь өдгөө та нарын нэрлэлдгээр өвгөн миний тулах тулгуур эмнэн домнохын үйлэрийн алдар шилсэн эрхэм шайлко гэх нэгэн үрвэдэ. Бодол суул хэмэвэс буусан гадартгүн гэрлэг ийсэн буцах замын минь гэгээ тасардаггүй боорл тэнгэрийн нэгэн элч. Эргэсэн гэгээр ундаа хийж эмнэхвийн үйлэр мөрөн гаргаж өндгөн урсыг үйлэрэн дэмнэн өвчин эмгэгээс урсан булаасан. Өргөн дэлгэр арвин их үйлтэй өндөр саран ээжийнхэн дэргэд суудаг өвгөн байна да Баатар би. Өргөө цагаан голомтонд тань залрах тань өвдсөн бүхнийг эдгэж өгөөд мордно. Өөдөө заяаг нь өргөж идэтгээд өвлийн хүүднийг даахтай болгоод өвдгөх өргөсө бүхнийг нь түүж өгөөд өвлийн тэсгэм явраар урсан эмэнэд өвгөн би буцах заман зэхэндэ урсан минь. Хоёрыг дуулга гэвэл хурц сэртэй гал өнгөтэй зэв бүхий хошуулсан ганган цагаан эмжээртэй тайлаг тэмээний арсаар бүрсэн тэргүүн нэгэн дуулга өмсдөг байв. Хурц улаан эмжээртэйгэн хоршуулж хол ногоон арсаар чимгэлсэн хуй салхи нэвтрэмгүй хур бороонд нормгүй торгомсог зөөлөн цагаан хуй өмсөж явлаа. Хур бороонд нордоггүй шидтэй байлаа. Хурц улаан эмжээр нь их хүчтэй байлаа. Зэр зэвсгийн тайлаас хүлээс арвинтай байлаа. Урсын мэддэг өнөөх хурц сэлэм надад байсангүй. Хуй салхины хүч зэвсэг минь болж хурд хүчтэй хүлэг минь бас зэр зэвсэг минь болдог байлаа. Хүлэг минь хурд хүчний шид арвинтай да. Хүчит шидээр үүлгээ дүүргэн замнаж явлаа. Шидээр л бид байлдан шүү дээ. Шид өөрөө хүчтэй, хурц эрттэй, шидийн хүч арвин шүү дээ урсан минь. Шидийн буурал гэж өөрийгөө танилцуулаа биздээ. Шид өөрөө зэвсэг болдог юм урсан минь. Шидийн хүчээр өргөө гэрэж барьдаг юм. Ховсын шид өвгөн надад арвин би. Ховсын шид өөрөө хүч болон оршдог. Ховсоор хүнийг удирдах болдог. Хүний оюун сэтгэлийг залан жолоодож ховсын шитээр үйсэн ихэд дүүргэж байлаа. Шид чинь зэвшиг шүү дээ урсан минь. Шидийн зэвсгээр сууж байхдаа ч байлдан, харж сонирдож байхдаа ч байлдан. Хатгалдаан дунд явхдаа ч байлдан, урс та нарын бие шидээр арвин сандаа. Урсан минь шидийн хүчийг хурааж байхад гимгүй. Хүч өөрөө зэвсэг юм шүү дээ. Хүч нь байхад үйлийн аргаар хийдэг юм.
хүчээ хураасан байхад шидийг хэрэглэх эвд үе аандан орон бий болоод ирдэг юм. Надад сэлэм жадвал байсангүй. Ном сум нь харин байлаа. Номын хүчээр шидийг аривжуулж байлддаг юм. Шидээр зэвсэг хийхдээ гарамга байсан гэхүү дээ. Тиймээс шидийн буурал гэж өөрийгөө таниулсан шүү дээ. Шид хүчээр аривнтай ноён хүн байлаа. Шидийн ноёнч гэдэг байлаа эцгийгээ тань. Шидийн сум надад аривн байлаа. Сумны нэвтлэг чадал болоод туулах замыг шидийн хүчээр өзөгдөг байсан юм. Өвгөн надад галын шид хор хүч аривн буюу. Дэргүүндээ давн сумын шид өгсөнгүй. Харин хайрын шидийг учруулах хамгийн сайхан хүчийг өглөөдөө. Түүнийг л урчи мэдэрч буй тэр. Хайрын энэл сайхан шидээр харсан бүхнийг өөрчилж дөнгөн. Хайрын шид маш их хүчтэй. Хайрын шидийг ургуулж дордож байгаад хэрэглээрээ ур. Үгүй гэгэрлийн замд хөтөлж болно. Хайрын шидээр дурыг булаах эрдэмдэг юм. Дур булаах эрдэмд хайрын шидээр хөглөгдөн. Дур булаах эрдэм чинь төгсрөөд ирэхээр дуулах эрдэм чинь өөрөө хөглөгдөн. Дууны урс шүү дээ та нараа минь. Унлаг хэр олон байхтан бос хэр хүчтэн байхтан учиг оршдог юм. Уналгийнхаа хүчийг ашиглаж сурахын хэрээр урд үе чинь эргээд хүч болон эрдэг юм. Миний хүчийг улаач өрмөн чи авсан би. Чандан унлаг минь одоо ч надад би 25,000 жил унаж байна да. Хөхлөө уналгаан хөлөглөөд хөхө тэнгэрээр дүүлж үйлсэн дүүргэдэг байлаа. Хөхлөөний хүч тунчих аривн да. Хөхлөөний хүчийг хөндөж болдоггүй юм. Хөхлөө өөрөө зөөрлөшгүй их хүчтэн учраа хүч нь сарнина гэж огт үгүй. Сарниулах гэвэл хүч нь эргэн хураагддаг. Хөхлөөний хүчийг залж хэрэглэн. Хөхлөөний хүчийг хэрэглэж чадаж гэмэн хөрстийн тэнхэд их үлийг дүүргэдэг юм урсмэн. Торсон бэрэн тосч очоод үлэн хийн. Тосч байлт хурлагийн нэг хэлбэр энэ юм. Тосох эрдмээр ухтан очиж нуур тулна. Тосож очоод угийн сайхнаар үйлэн эхэлнэ. Доо шансамгүй бол дайны шидийг хэрэглэн. Толдож сонсвол ухтах эрдмийн шидийг үзүүлнэ. Дор сэтгэлийг нь татах ховстог шидийг хэрэглэн. Сэтгэлийг нь татвал уйл өрнөх нь тэр. Дайсныг тандж мэдэн шүү дээ. Санаа бодлон эргэх нь үү? Сайхан сэтгэл нь гээх нь үү гэд эрвих дэрвих хэрэн зүтгэж эргэлзэж тэнгэлж санаа хоёр долгүй эгэлгүй их зөнгөөрн таньж тандж мэдэн дээ. Эрчим туяа ивэж байхад эрхэм итгэл сэтгэлэн хөглөдөг байлаа. Эргэх дөрвөн цагийн уртад ээжи тэнгэрийн хайрыг хүртэж эцэг тэнгэрийн эвэлийг тосч эрхт үйлэн дүүргэхтэн тандж сайн мэдж таньж сайн судалдаг байлаа урсмэн. Өөрийн гэгээ үд шим бүрээд үлгэр хүүрндэг цагийг дамнуулж үйлэн бид дүүргэдэг байлаа. Үсэрч наалдах харамг үнэнийг цагаан мөрөөр житэл гэж үйлийн цагаан буйныг бодож үйлсэн бид дүүргэдэг байлаа. Харь орны барцад саа дарвинж халуун өврийн итгэл бат оршиж харамг хайлуулан цэвэрлэж харамха дайсны өдөөс байлдан да. Сур бараад зэвсгийн хүч харвинж сүлд хэмэр сур жавхаан хэр байна вэ? Сөөдрд нуугдах хармон юу байна вэ гэд сурхий сайн толдож сүүлийг нь ажин шүү дээ. Сөгволсон сүйтэйсэн бийтэй бол сур хүчин сөөмж унтарсан бол юунд зовхов? Сурыг үзүүлж хүчэн агсан бол сурлаг тэнхэн юундам байна вэ?
Тэр бүхнийг тандаж сайтар мэдээд тайлж байж, ухаж байж л хөдлөн шүү дээ. Дайнд шарах сорвгүй байна гэж юу байх вэ? Шарах эдгэг томнтэй аргыг шалган байж бэлгээр хийдэг байла. Төмөр мэд хада сэтгэл арвинтай байж шүү дээ. Шаргацсан нэглээ галын дэргэд эдгэж тэнхээ хүчийг нь төвгүй сэлгэж байла. Тамир тэнхээ тайвшрах хүч нь байвал шарах эдгэрх нь хурдан байна да. Тамир хүчийг нь илүүтэй сэлбэдэг байла. Тамир тэнхэн ариун байхын хэрээр төөнөр шарах төдөлгүй хурдан анж эдгэн. Нэм тан тавьж эдгэж боох ажлыг эцэг нь үйлдэж байсангүй дээ. Тамирыг нь сэлбэд тэнхийг нь өгдөг байла. Саран их ухааныг санаандан тултал сайрхаж нэгэн тэм бахди да. Сэтгэл цагаан эцэг нь саран их ухаанд сайл сүүний дээжийг өргөж санаа саруул сэтгэл арвин үлсээр тэтгэж саран их ухааны хүчийг хүрдсэн дээ. Саран их ухааны хүч чадал сэтгэлийн сайхан сэтгэлийн ариунаар сайл сүүмэд тэтгэдэн дэлгэрдэг юм. Саран ээжийн үрс дөлгөм болоод амгалан дөрвөн цагийн турш нэг л арын шингаараа этгэл дүүрэн алхаж явдгийг нь анзаардаггүй та нар. Эрвэс мэд дүүлгэж чадалтай, эрмүн дайчин зориг хурцтай, эд хаван үзүүлэх эд шидэдэж энгийн зөөлөн даруу байдаг да. Эрт саран их ижийнх нь эвлүүлж хэлхэх зэдсэн ухаан энэ бүхний цаана нь эвхэстэй оршоо доо. Эдгэж тэнхээжүүлэх их эрдэмч би, эвэлж хайрлах их ухаан ч би. Эрхэлж тунирхах уян алин данч эрдэм чадал ариунтай бөхлөгддөг урс минь. Саран их мөргөн ухаанаар, саран их бэлэгт оюунаар тэгш дүүрэн заяа бүхэн тэтгэгдэж дэлгэрч байдаг юм шүү. Сарны шидээр саваагүй үрсийг номхруулдаг юм. Саваа гүйтэж сайрхаж мэдэм хийрээд сайхан үрсийг минь хард хөдлөвөл номхруулдаг нь саран авийнх нь шид байдаг билээ. Саран ээжийн шид хүчээр санааны өгт байгаа бүхнийг бүтээдэг. Саруул ухааныг тэтгэж дэлгэрүүлдэг сарны шид арвин шүү дээ. Сансан үл бүхнэн хийж дөнгөн дөө. Ургаа модыг тайрч болон ургуулж усалж тордчж болон ундрах жаргалыг тэтгэж болон унгааж цуцааж ундаачж болон арвин их шид хүчний ундраг саран ижид нь байдаг юм да урс минь. Тэрэгүн дэд цэгэн тэнхээ хүчээ хурам байхада шөнийн зүүдэндээ хардаг үлийг тэнхэж шаналн байха бүхнийг чөлөөлдөг нь байла. Саран ижийн болговчлох хүрсэн боговчулж, бугуйлдах хүрсэн бугуйлдаж, датах хүрсэн датдаг юм шүү. Сарны хүлээс гэдэг нь саран ижидэн өртөг үрсийг саран хижин тадаж үүргийг нь сануулан байхыг хэлдэг бойжаа. Түүнийг л хүлээс гэсэн хэрэг урс минь. Өвгөн миний хийдэг үйлийн шидийг ур чамд үзүүлсэн хэрэг бойжаа. Өглөөний наран ижидэ цайсууны хэн дээжийг өргөхдөө өгөөмөр сайхан дэлхий ээжидэ өргөн төмөн уул усны эзэдэ үйлэн цэгж үүргэн бэлүүлж явага ур чи мэдүүлэн хэлж байх хэрэгтэй. Үнэн алдрыг тэд таних хэрэгтэй бойзаа. Саран ээжийн шид хүч арвин учраас сарны хүчээр ямар ч үлийг хийж болно урс минь. Сарны хүчин өөрөө саруул ухааны ирч хүч учраас ямар ч өвчнийг сарны шидээр эмчилж дөнгөн. Саран ээжийн хүч хайрын хүч юм шүү. Саран эцгий тань хүчин дор хар муугаас халхалагдаж ханьсан оршдгийг мэдэн дээ урс. Харалган бодолтой үрсийг ялгалгүй хааж халхалж л байдаг шүү дээ. Сарны ирч эгнэшгүй хүч бөгөөд
орон далай улсын хүч энд хамаардаг. Саран авууд нь сарны шидээр дэлхий ээжтэн лусаар дамжуулан дэмнэх үйлэн дүүргэж байдаг тул лусын хаадын хүчийг тэтгэж тэнхрүүлдэг юм. Саран ээжийн арчин саран хоо танхил өгтийн хоо сайхан зүс гоо царай болоод саруул ухааныг ариун хайрын хүчээр тэтэнхэн байдаг сарны өрс ариун гоо байдаг да. Үлээх салхины аясаар үргэлжийн тэмүүлэлд автаж бүтээж төөрөх үлгэрийн амьдралыг тэтгэж байн урагшин хөтөлж байдаг юм. Салхины дөлгөн ариун хүчинд хайрын хүч, хөдөлгөхийн хүч, нөөхийн хүч хуралдан байдаг юм. Салхи ус ундаа үгүй бол дэлхий ээжийн үрс яахан орших авэлээ. Саран ээжийнхэн сайхан үлийг саатан тоочоод совол барамгүй. Сам шив мандалт ертөнцөдөө саран ээжийн амин хүчин болдог. Амьлуулгын хайр нь болдог. Холбох их хүчин болж оршдог юм. Үртэй үндэстэй бүхнийг уржуулан толжуулан өсгөж үрд мөнх амьдралын хэлхийг амьлуулж байдаг шидтэйсэн билээ дээ. Саран ээжийн наран ээжигээс амин хүчэн эрчимнэж дэлхий ээжийг нь амин хүчээр эрчимнэн оршдог саран ээжийн дэлхий ээжийг нь тойрон хамгаалж далай хараараа эрчимнэж амьлуулах үүрэгтэй. Саран ээжийнхээ нөлөөгөр сав шимийн амтан бүхэн тэтгэгдэж сүргээрэн уржин төлжөж урган цэцэглэж сүлэлдэн нэгдэж салаалан салбарлан нахиалж амьдралын мөнхийн хөдөлгөөнийг бүтээж байна. Саран ээжийнх нь хайр бэлэр саруул орчлонгийн буй бүхэн уржин төлжөж байна. Хайрын хүчээр дайтна үрс. Хайрын хүч хамгийн агуу хүч. Хайрын халуун өнөрлөөр хорон мөгөд орно. Гэрэл гээл гэж гэрийг бүлээцүүлж хорийг саарамгаж уулна. Харах хүчний шидэгч сарны шидийг яаж гүйцэх вэ дээ? Саран ээжи хайрын дугаараа харам үг бултаар нь дарж байдаг. Халдаж дайрах харам үг хүч бүхнийг дарах хайрын эгнэшгүй хүч саран ээжид байдаг юм. Сарны эрчим цагаан сүний хүчээр хамгаална. Сарны эрчим дутсан хүний санаа нь саруулхан байдаггүй. Сайгнаас зүгтаж харамууд дуралдаг. Хайртай бүхнээ үлдэн хөөдөг. Харамуу тэрэнд эзлүүлсэн байдаг. Уурахтай биеийг нь тэтгэх шим бүхэн хорогдож хорчор хар зүстэй болж хол ойрыг ялгах ухаан дотмогшиж хор сэтэж хорлох сэтгэл нь аривжиж хотол төмөнд төвөг чирсэн үр болдог юм. Сарны эрчим дутснаас сайхан өрсөн үгээрч үр заяа нь хазаж үржлийн эд эрхтэн нь үе олон өвчөнд шанлан байдаг юм. Номтын тэнгэрийн 33 дахь Номтбаатрын суудалд ном эрдэмд чамдан суралцаж номтын тэнгэрийн арвин үлсийг нойроо хугсан дүүргснийхэн төлөө очсон доо. Содөр номын арвин их үлсийг саатах явдалгүй дүүргснийхэн төлөө суу бэлэгтний энэ суудалд морилсон бэлээ. Замбуу төвд хүмүүн төрөгтөн явахдаа номын их өргөөгөөр гэр хийж номын олон шав нартаа заяатнуудаа номын үлийг дэлгэрүүлж өгснийхэн төлөө алдар сууднуудыг бэлдэж чадсныхаа төлөө ариун номтын тэнгэрд заларсан бэлээ.